Талын таван тавгайгоор тамамангарын ормолтой яхуу тэнэлцсэн хамарга одохото тавханжинчи айлайна хөгч талшгүй сайхан уужим сэтгэлтэй ажилсаг хөдөлмөрч энэ сайхан ард түмэн говьшанхай нутгийнхаа энэ хоолойд уурхай байгуулж тосгоноон барьж цахилгаанаа татаж зам тавьсан түүхийг өөрийн биеэр үзэж сонсно гэдэг үнэхээр бахархан үнэхээр нэр төрийн хэрэг. Жижиг таван толгой хэмээх жижиг нэртэйч том үйлстэй энэ сайхан хамт олонны бахтам түүх бахархан амжилтыг үзэгч та бүхэндээ бид бүхэн хүргэх гэж байна. Энэ сайхан уурхаагаараа овоглож энэ сайхан уурхаагаараа бахархаж явдаг үе үеийн уурхайчдын өнгөрсөн одоо ирээдүйд хийх бахтам амжилт бахархан түүхийг үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Булгаа! Ори! За, очлоо. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан нэрт Ярууны аригч сэтгүүлч Саран Туяа агч битээр та бүхэндээ хамтдаа энэ сайхан баримтат киногоо хүргэх болно. Та бүхнийг 5 толгоогоор аялуулъя. Өмнгийн уудам говь зэрэглэн дундан зэлэлзэж ээлгэмсэг ажилсаг ард нь амжилт бүтээлийн зохицолж өглөө нартай уралдан үдшин сартай зэрэгцэн ээлжид улааны их болсон хар чулуун эрднийг олборлож төрлөх өмнө говнуудын хөгжлийн хүчирхэг хөшүүрэг болж байдаг. Тийм ээ, үзэгч таны мэрэгэн оюунд зөв таамаг төрлөө. Эд орон нутгийн өмч давмгайлсан 5 толгой хувьцаат компани тухай өгүүлж байна. Энэ урхайг бага 5 толгой гэх нь бий. Гэхдээ тэрг бол энэ дүрэл 5 толгой хувьцаат компани 1966 онд байгуулагдсан 55 жилийн түүхтэй бусад уурхайнуудынхаа ууган ах нь болдог аж ахуйн нэгж билээ. Таван толгойн нүүрсний уурхай одоо жинхэнэ геолог хүний нүдээр судлагдсан 1943 онд болсон. Өмнөгүй аймгийн нутаг Цэцэн уулын баруун тайдорших 5 хар хэмээх толгойн орчимд нүүрс бий гэдгийг тэртэйг 1890 оны үеэс нутгийн ажигч гэрхай ардууд уран дарахчууд ажиж таниад малтаж төмөр хайлах ган ширэх үйлдэл хэрэглэж ирсэн байдаг. Нүүрстэй гэдгийг анх нээж илрүүлсэн тухай сонин домог хууч яриа ард зуны ам дамжсаар өнөөгийн бидэнд иргсэн. Ардын хувьсгалын жилүүдэд дулахтан зэрэг сургууль одоо сумын албаа байгууллагууд 5 толгой уурхаагаасан одоо тэр нүүрс гардаг газраас гар аргаар олборлоод тэмээгээр ачаад энэ байгууллагуудынхаа нүүрсийг одоо хангаж байсан, төлшийг хангаж байсан гэсэн 1936 оноос 5 толгой нүүрсний ямыг сум болон аймгийн хамгаалалтад авч түлшинд зориулан малтаж зөөвөрлөж эхэлсэн байдаг. Сумын төвийн албан хаагчид шаталт сайтай элч ихтэй түлшийг ихэд таашаан хэрэглэж хүн бүгд ам сайтай байсан гэдэг бөгөөд төдөлгүй энэ тухай мэдээлэл нийслэлийн эрдэмтэн судлаач албаны хүмүүсийн сонор төрж 1938 онд Монгол зөвлөлтийн геологчид Цэцэн хайрхан 5 хар толгойд ирж геолог хайгуулын урьдчилсан үзлэг хийжээ. Цэцэн гэдэг маань одоо эндээс бол 33 км-т байж байгаа энэ сумд тогтсон хайрхан бий. Энэ уулын нэрээр энэ уулын
баруун суу өнцгтөл 5 жижиг толгой тэг дунд нь 5 толгой уурхай маань байрладаг. Ингээд одоо цогт гэдэг сумдар цэцэг гэдэг тэр энэ уул хайрхан нутагсаа залгаж цогт цэцэг сум гэж хөгжих болсон. Анхандаа бол 1924 онд цогт Эрдэнэ гэсэн ийм нэртэй байж байна. Сүүлдээ цогт цэцэг гэсэн нэр авсан. Ийм төвхтэй. 1940 он гарахад цогт цэцэг сум дахь үйлдвэр хоршооллын артельд нүүрсний ямыг шилжүүлж гарааргаар олборлож тэмээнд нуруу ачин жинтэж сум аймгийн төвд хүргэж тамгын газар сургууль хүн эмнэлэг айл өрхийн түлшний хэрэгцээг хангаж үйлчилгээ явуулж эхэлсэн түүхтэй. 1943 оноос зөвлөлт холбоот улсаас Монгол улсад ажиллаж байсан орны геолог хайгуулгын экспедицийн ерөнхий инженер Николай Александрович Маринов бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Монголын анхны геологчдын нэг доктор Жалцвийн дүүрс сүрнээр 5-7 орд газрын геолог хайгуулгын ажлыг өдөрдөн хийж гүйцэтгэсэн. Нийтдээ 6 хэсэг талбай байгаа. Тэрний 2-т нь хайгуулгын ажлыг бүрэн хийгээгүй. Ерөнхий хэдийн хэмжээний нөөц байж болох уу гэдэг урьдчилсан үнэлгээг өгсөн буюу урьдчилсан хайгуулгын ажил хийгдсэн түүхтэй. Тэгэхээр энэ үйл 1980 он хүртэл хугацаанд одоо хийгдэж 5 толгой 85 онд Ган Хуйг гэдэг Монголын геолог Унгар сургууль төгссөн тэр хүн нөөцийн тооцоо бүх юмыг нь гаргаж Монгол улсын хамгийн том орд энд байна. Когсчих нүүрсний давхарга нь 4-өөс доошогоо цэвэр когсчих нүүрс. 4-өөс 8 дугаар давхарга хүртэл баяжуулаад тэр доотлынхаа давхарганы нүүрстэй холвол бүгд когсчих нүүрс болох нэ гэд гаргацсан. Уурхай байгуулах геолог эдийн засгийн үндэслэл бий гэдгийг тогтоохын тулд 1943 оноос хойш 7 жил дамнсан геолог хайгуул явуулж нүүрийн хөдөлмөр зарцуулсан гэдэг. Экспедицийн хайгуулын ажилтай зэрэгсэн үйлдвэрлэл хоршооллын артель олборлолтоо үргэлжлүүлж Өмнөгов аймаг түүний сумд цэргийн анги зэрэг хэрэглэгчдийг түлшээр хангасаар байсан. 1934 он 5 толгойн чулуун нүүрсийг аргаар олборлон аж ахуй тэмээ өсгөр зөөвөрлөж анх эхэлсэн байдаг. Улмаар Зөвлөлт Монголын геологчид хамтран судалгаа хийж Улаан нуурын савд багтах 5 толгойн ордыг онцгойлон авч үзэж уурхай байгуулан ажиллах геолог эдийн засгийн үндэслэлийг засгийн газар танилцуулснаар анх 5 толгойн уурхайг ашиглаж эхлэх их суурь нь тавигдсан байт юм а. Додоотой хүүхдийн цэцэн уулын ингээс тэмээгээр таваргаж ирээд ахыхаа. Тэгээд анх одоо энэ орсуутай нийлж манай уурхайн шанг татаж байсан гэж байна. За тийм хүүхдээ хүмүүсүүдээ манай муудал гачиж одоо 70 өдөрт 70 км нөгөө хадас үүрээд тэгээд нэг порго аваачаад хөдөө орхичдаг гинэ. Тэгэл тэрнээсээ цааш 70 км-ийн дотор арай тус дотор одоо тэр гацыг шааж ингэж явж байсан. Бид нар одоо бүгдээрээ нүүрсэн дээр байгаа шүү дээ хоо гэж манай талигач ярьдаг байлаа шүү надад. Өмнөгов аймгийн удирдлага нүүрс хэрэглэгчид хүсэлт гаргасныг үндэслэн аж үйлдвэрийн яамны сайд 5-7 уурхайг ашиглах шийдвэрийг 1965 онд гаргасан бөгөөд ингэхдээ Дундгов аймгийн Цагаан овоогийн нүүрс албастрын үйлдвэрийн харьяан дор ашиглалтын хэсэг байгуулжээ. Ингээд Дундговын уурхайгаас томилогдсон мэрэгжлийн ажилчдын баг уурхайн мастер байсан хүүхэн чив даргын удирдлагадор R115 гар өрмөр өрөмдөж тэсэлгээхийн C100 трактороор хөрс хуулж тэг 13 тонны шанахтай E302 экскаватороор ачиж олборлох гараага эхлүүлсэн байдаг. Байршил хол 2 тусдаа уурхай хэрнээ нэгжийн харьяалалдор үйлдвэрлэл эрхлэх нь удирдлага зохион байгуулалтын талдаа хүндрэлтэй ашиггүй зардал ихтэй зэргийг тооцож үзсний дүнд
Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөл 124-р тогтоолыг гаргасан бөгөөд уг тогтоол батлагдсан 1966 оны 4-р сарын 18 бол 5 толгон уурхайн үүсэн байгуулагдсан түүхт өдөр болж үлдсэн. За намайг Дагдэржи Уртнасан гэдэг манай аав ээж 66 онд анхны уурхай байгууллагатад ирж аав эдийн засгчээр ээж эмчээр ажиллаж байсан. Би болохоор энэ уурхай анхны хүүхэд гэж явдیں۔ Энэ манай уурхайч нэнд байгаа энэ урд амны тэнд эдгэнгээр одоо ярих юм бол нэг 16 талангээр нэг 2 байшин нэг хэдэн конторта би болж байсан миний мэдхий. Уурхай шин тулгар байгуулагдахдаа 230.7 мянган төгрөгийн үндсэн 150 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй 5 нэгж машин техниктэй орон сууцны болон конторын ердөө 3 гэртэйгээр ажиллаа эхлүүлсэн гэдэг. Эзгүй талд дизель цэглэгаан станцын түр байрыг барьж экскаваторын мотороо хөлдөөлгүй хонуулахын тулд нүхэн байр ухаж сэтгэл нийлсэн залуу хамт олонны хүчээр бүх зүйлийг болгож бүтээж байж. Энэ мэт бэрхшээл олон байсан хэдий ч 1966 онд 4,000 м куб хөрс хуулж 15,000 тонн нүрс олборлож төлөвлөгөөгөө 107-оос 133%-аар биелүүлжээ. Анхныхан даргыг өгөхөд нэг усны сэсчээр нэг үйлчилгээний 51 тэгээд экскаватор трактор 2 тимийн хойноос хацарч өгсөн. Уурхай байгуулсан анхны өдрөөсөө л ажилчдынхаа ах уй нөхцөл нийгмийн хангамжийг сайжруулах талаар анхаарч эхэлсэн хэдий ч хүндрэл бэрхшээл их тулгарсан. Говийн өвлийн жавар тажигнсан шөнө ээлжлэн жижүүрлэж машин техникийг халааж хонож тэр үеийн Орос машинуудад эвдэрлэх гардаг тул хонон өнжин засвар хийдэг байлаа. Экскаваторын босоо гол хугарч нам зогсоход төлөвлөгөө таслахгүй тулд уурхан ажилтан ажилчид ар гэрийнхэн эрэгтэй эмэгтэй хөгшин залуу гэлтгүй бүгдээрээ карьер руу гарч гараараа ажиж байсан гэдэг. Ийм л сэтгэл нийлсэн өөр юмсэг хандлагатай сайхан хамт олон явж дэг хэмээн Ахмад уурхайчид хуужилдаг. Хуучин газ 51-д хайрцгийн мотор тавьж үйлчилгээний машин болгосноор ажилчдын хоол хүнс сэлбэг материалыг татаж үүнийхээ зэрэгцээ 7 хоног бүр ажилчдын хүүхдүүдийг сумын төвийн сургуульд зөөдөг байж 1968 онд 5 толгон уурхайн даргаар цэрэн дурж томилогдсон ажиллаж эхэлжээ. 5 толгон уурхай байгуулагдсан анхны жилүүдэд л харьяа яаманда хүндрэл бэрхшээлүүдэд танилцуулж хөрөнгө хүч шийдүүлэн контор болон орон сууцны 3 байшин барьж цахилгаан дамжуулах шугам дадаж тогтчиж төвхнөж эхэлсэн байдаг. Уурхай эхний үедээ Ундгов, Дорногов аймгийн Ойрын сумд, Улаанбаатар хотын Шаазан варны үлдвэр, Цэргийн анги, Зөвлөлтийн Цэргийн анги, Өмнөгов аймгийнхаа нийт хэрэглэгчдийг нүүрсээр хангаж эхэлсэн. Монголын өмнөд говьд коксчих нүүрсний томоохон орд нээлээ гэдэг эхэл чимээ зөвлөлт болон эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнуудын анхаарлыг татаж зөвлөлт холбоот улсын сайд нарын зөвлөлийн 1-р орлогч дарга Новиков, бүгд найрамдах Болгар ард улсын сайд нарын зөвлөлийн орлогч дарга, бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн орлогч сайд Ловсон, Дүүрсүрэн, Майдэр, Сүрэн, зөвлөлт холбоот улсын нүүрсний үйлдвэрийн яамны сайд Братченко, геологийн яамны сайд Билжээ, Хурц, нүүрсний үйлдвэрийн яамны сайд Очир Батнаар уурхан албастрын зоон дээр тусгай онгоцоор бууж 5 толгойн орд газрыг үзэж танилцж байв. Энэ үеэс геологийн яам өмнөд говийн энэ том орд газарт онцгой анхаарал хандуулж эхэлсэн байдаг. Нийт нөөцийн хэмжээ 6 тэрбум 400 сая тонн нүүрстэй юм байна. Энэ үл одоо жилдээ 50 сая тонн хүртэл нүүрс ашиглахад 200 жилийн нөөц бараг байна гэд ингээд судалгаа хийсэн. Нийслэл аймгийн төвөөс мастер мужаануудаа бүрдүүлж уурхайн төсвөөс цалинжуулсан барилга угсралтын бригад ердөө гурвуулаа тул хүн хүч дутаж уурхайн тосгоны шинэ барилгуудыг барих хугацаа сунжирч мэдхээр болоход уурхай өөрийн ажилчдаа оройн цагаар ажиллахыг хүссэн байдаг. 5 толгойн уурхайхан анхны барилгуудыг өөрсдийн гараар босгоно хэмээн сэтгэл нийлсэн залуус өдөрт нь нүүрсээ олборлож төлөвлөгөөт ажиллаа хийгээд оройд нь шинэ барилгуудаа барьж шүн дунд өнгөртөл ажиллаж байсан ч хинэн ч шантарч няцаж байгаагүй гэдэг. Энэ нүүрийн ажлын үр дүнд контор, соёл үйлчилгээний нэгдсэн барилга, 4 айлын орон сууцны байшингууд, халуун мөс, аж ахуйн агуулга, нийцлийн байр, тесрэг бодисын агуулга зэргийг босгож байв. Үүний зэрэгцээ уурхайн боловсон хүчний хувьд бэхжиж,
налаах болон зөвлөлт холбоот улсад техник мэрэгжлийн сургууль төгссөн экскаваторчин буян тогтох механик долоожин, цагаан овоо, зүүн баянгийн уурхай болон бусад газруудаас тэсэлгээчин дорж нимбүү, механик шагдар, тракторчин гомсүрэн, жолооч балчин, цоодол, эдийн засагч нэгтлэн бодогч давагдорж, баг эмч ламсүрэн нар ирж ажиллан уурхайн эвсэг ажилсаг хамт олонны игнээ улам тэлсэн байдаг. Орлогдын үржилет магнай шиг айтерат арг толгоддоо эрдэнсэн нэнгэнсэн болгож мандсан наран элс улайсан өмнийн говийн өглөө бомон жилийн тэр тэгээс домог хууч шиг яригдсан буцалсан их говийн халуун хөвлөд хар алт амьсгална. Таван толгойн уурхай техник тоног төхөөрөмжийн тал дээрээч бэхжиж, экскаватор, автосамсмол, өрмийн машин зэрэгээ шат дараатай шинжилж байсан бөгөөд 1978-аас 1980 онд уулын техникийг бүрэн шинчилж, E111 экскаватор, Кraz 256 автосамсмол, SPV 2M өрмийн машин, SD100 дизель станц зэргээр хангасан байдаг. 1977 онд Чойрт ачиг цэг байгуулж, нийслэл болон төвийн бүсийн хэрэглэгчид Улаанбаатар хотын 3 дугаар цахилгаан станц, хөтлийн Цэмэнчхон үйлдвэрт төмөр замаар нүүрсээ хүргэдэг болж чадсан юм. Говь нутагт том уурхай бий болон үйл ажиллагаа нь жигдэрсэн нь сум морон нутагт өгөөж өгч эхэлсэн гэдэг. Сумын төсвийг бүрдүүлээд зогсохгүй цог цэцэн сумын хөдөө аж ахуйн нэгдэлтэй шиппинг холбоо тогтоож, бэлчээр усжуулж, шинэ худаг ус гаргах, хадлан хадаж тээвэрлэх гэх мэт ажлуудад дэм болж, цас зудын хүндрэл тохиосон жилд машин техникээр тусалдаг байлаа. 1980-ад онуудад EO 511 экскаваторууд, автогрейдер T170, T130 бульдозерууд зэрэг техникээ шинчилж, үйлчилгээний автопаркаж шинчилж, жилдээ 100-аас 200 мянган метр куб хөрс суулж, 120 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай орон нутгийн томоохон уурхай болж, 4-р давхаргын нүүрсний олборлолт эхэлсэн байдаг. Уурхайн тосгон өргөжж айл өрхийн тоо нэмэгдснээр балчир хүүхдүүдж олширсоор байсан. Үүнийг дагсан асуудлыг уурхайн удирдлага олж харснаар гэртээ харах хүнгүй өмждөг байсан хүүхдүүдэд мэрэгжлийн багшаар дуу шүлэг заалгаж, боловсон орчинд хүмүүжих бололцоо бүрдэж эхлэв. Таван толгойн уурхай түүнийг дагсан геолог хайгуулын анги үйл ажиллагаа явуулж байсан нь хөдөөгийн малчин залуус сумын төвийн өсвөр насны хүүхдүүдэд төв газрын соёлыг түгээдэг нэгэн томоохон түүчээ болж байв. Суманд зохиогдож буй соёл олон нийтийн ажлууд, нэгдсэн концерт, спорт урлагийн тэмцээн наадмуудад уурхайчин залуус оролцож эхэлсэн нь говийн буйд сумынхны нүдийг нээсэн сайхан завшаан болсон гэдэг. Тэгээд одоо соёлын төвийн ороод орч нэг 2 барины жил төрөнд илгэсэн цэнхэр улаан 2 удаа гаруудсан. Цэнхэр гэрлээс бол хурал цуглаан болох нь, улаан гэрлээс бол үжиг болно. Тэгээд нийтийн үжигийн дараад мөдөг кэрдэг халуусан дараа 2.8% тавсан дараа дэвхэрчгээл тэгээд үжигийн дараад хийчихэндээ 1980 онд агаарын долгионы Гроза станцтай болж Улаанбаатар хоттой шууд холбоо барьж яаманд өдөр бүр олборлолтын мэдээгээ дамжуулдаг хэц хэлбэртэй өндөр антентай болсон нь уурхайн аглаг тосгоны хүүхдүүдэд их сонин содон үйл явдал болж байлаа. Харин 70-ад оны сүүлч 80-ад оны ихээр аймагуудад радио релэний шугам очиж телевизийн нэвтрүүлэг үзэж эхэлсэнтэй зэрэгцэн 1981 онд уурхайн тосгонд ч телевизийн экран KU станц суйрлуулж телевиз үзэж эхлэн гэсэн мэдээ тарж уурхайн эдийн засагч давагд оржийг 14 хоногийн курс дэлгээхэд уурхайчдын хүүхдүүд тэс жадан хөөрч хоног тоолон хүлээсэн байдаг. 70-80-ад оны уурхай цөөхөн ажилтнтай учраас амьдралын шаардлагаар нэг хүн 3-4 мэргэжлэр ажиллаж сурдаг. Өнөөгийн хэлээр хөрвөх чадвартай болчихсон явдаг байж. Кразын жолооч хэрнээ экскаваторчноо орлож, оройд мотороосааж, цахилгаанчин хийж, бие биедээ туслах, гал халуун сэтгэл зүрэхтэй байх ёстой гэсэн эрмэлзэл дүүрэн ажиллаж явжээ. 1983-1984 онуудад Түлш эрчим хүчний салбарын хэмжээний социалист уралдаанд 3 дугаар байрт шалгарч 1989 он ирэхэд
125 м3 хөрс хуулах төлөвлөгөө, 136.6, 135 мянган тонн нүүрс олборлох төлөвлөгөөг 137.4 мянган тонн болгон давуулан биелүүлж, жилдээ 100 мянган тонн нүүрс олборладаг орон нутгийн томоохон уурхайн хэмжээнд хүрч байж. 1990-ад оны зах зээлийн хүнд хэцүү шуурга Монголын маш олон уурхайг дайрсан байдаг. Заримынх нь үйл ажиллагаа доголдож, зарим нь бүр үүд хаалгаа хаасан байдаг. Харин таван толгойн овцгоотой удирдлага хөдөлмөрч хамт олон зах зээлийн тэр хүнд хэцүү шуургыг даван туулж хөл дээрийн бат зогсож чадсан байдаг. Хүндрэл бэрхшээл гэдэг хичнээн хэцүү ч гэсэн тэр хүндрэл бэрхшээлийг даван туулахын төлөө толгоогоо л ажилуулж чадвал шинэ боломж, шинэ нөөц бололцоо үргэж дагуулж байдаг гэдгийг таван толгойн жишээ харуулдаг юм аа. Элсний нүдэлд эвдрээгүй эхийн овөр шиг тэр газарт элэн цолонцын үлдээсэн нандин эрдэн оршин энэл газрын илгэнд эрхлэн надаж өссөн эрх багын дурсамжийг салхин надад хөөрнөн. Таан хүмүүлээр аргацсан говийн бяцхан тал тайван амгалан хүмүүсийн жаргаж мандахын ерөөлгүй талын таван толгой цэций уулын билээс тасарч үргэлжилсэн тогтцдор Монголын үнэт баялаггүй. Цагийн гинтийн эргэлт, эмх замбраагүй дайн дажин мэт хувьчлалд улс даяараа сөхрөөд хаасаагүй адилхан хүнд байгаа гэд таван толгойн уурхайн удирдлага алба хилцүүд гар хумхиж суугаагүй. Бэрхшээлийг давах боломжуудыг үргэлж хайж байсан юм. Ганц мод гашуун сухатын бомтоор хөлийн худалдаанд оролцож, түүхийд гаргаж, ажилчдынхан аж амьдралыг дээшлүүлж, хүнс гурил будаагаар хангаж эхэлсэн. Консервацид байсан техник тоног төхөөрөмжүүд өндөр чанартай ган төмөр байсныг өмнөд хөрш рүү ачуулж орлого олж, нэлээд хэмжээний өглөгтөө байснаа барагдуулж чадсан. Чухам энэ л үед гадаад түншүүдтэй хамтарч ажиллах боломжуудыг судлаж, холбоо харилцаа тогтоож эхэлсэн төдийгүй экскаватор гаргаж, ажил гүйцэтгэхээр хөөцөлдөж үзэх зэргээр хүндрэлээс гарах гарц хайсаар л байсан юм. Дархны эрдэс хөвөн компанид жилд 300 тонн кокс авдаг байснаа нэмж 3500 тонныг авъя гэсэн нь мөнгө олох боломж гэж харагдсан. Уурхайн захирал Зоригтбаатар, эдийн засагч Бата нарын хэдэн хүн бүгд найрамдах Хятад ард улсын Уухай хот хүртэл явцгааж коксийн бааю бариулах гэрээ хийж чадсан. Ингээд Өмнөгов аймгийн хүнд даацын тэрэгтэй бүх жолооч нарыг цуглуулan хэдэн мянган галт тэсвэртэй тоосгыг ачин ирж Хятад мэрэгжилтнүүдийн заавраар бааю барьж кокс шатаах арга технологи заалгаж ажилчдаа сургаж байсан. 1994 онд бол хувьцаат компани болж өөрчлөгдсөн энэ түүхтэй. Үүнээс хойш бол 55 жил одоо тасралтгүй энэ уурхай одоо ард иргэдийн хилч тулааныг 100-аас 100-д одоо түгээгээд ингээд явж байгаа юм уурхай байнаа. Таван толгойн уурхай хэмээх эвсэг ажилсаг хамт олонны амжилт бүтээлэн жигдэрч, говь шанхын нутагт орон нутгийн томоохон бүтээн босголт цогцолж, алдар суун аймаг алгасан дуурсаж, сум орон нутагт шин соёлыг түгээж, хөгжил дэвшилт хөтөлж эхэлснийг ард олон мэдэрч эхэлсэн он жилүүд бол ууган уурхайн эдэр насны үе байсан. Улаан нуурын хотгорт ноосон салбсан хідэн тэмээ шавсан 3-4 хүн бор гэртээ экскаватора байлдааны цаг мэт нөхөн байранд хонуулжсэн. Эхэн үеийн бэрхшээлийг өдөр түргэн даван туулахын тулд таван толгойн хамт олон хэрхэн хөдөлмөрлөж, хэрхэн бүтээн босгож, уурхайгаа хөл дээр нь алхуулсан тухай түүх ийм болоо. Мянгасан 94 онд Монгол Улсын засгийн газрын өмч ховчлолын комиссийн тогтоолоор уурхайг таван толгойцод компани болгож 1995 онд төрийн өмчөөс орон нутгийн өмчөд шилжүүлсэн. Харин 1997 онд таван толгойн уурхай өөрийн эзэмшиж байсан 11350 га ашиглалтын талбайгаас 11181ийг улсад шилжүүлж 169 га талбайтай үлдсэн.
Энэ бол шинэ хуулиар ашиглалтын лицензийн нэгж талбайд өндөр дотор ногдуулдаг болсонтой холбоотой аргагүй эрхэнд гаргасан шийдвэр байсан бөгөөд тэр үедээ жилд ердөө 20 гаруй мянган тонн нурс олбордог байсан. 5-7 уурхайд тэр том талбайн төлбөрийг төлөх санхүүгийн чадах байгаагүй. Ингээд л коксжих нүүрсний дэлхийн хэмжээнд яригдах томоохон орд газар руу хувийн компани ороод ирсэн байдаг. Энэ бүлэг орд гэж явж байгаа. Энэ 5-7 бүлэг орд гэдгийг хамгийн эхний одоо ууган эзэн нь бол энэ одоогийн орон нутгийн 5-7. За ингээд бусад тэр орд дээр байгаа Эрдэнэс 5-7 компани байна, 100% төрийн өмчийн, за энержи ресурс компани байна, хувийн өмчийн, за орон нутгийн өмчийн гэдэг ийм 3 өөр өмчийн хэлбэртэй 3 өөр компани нэг орд дээр хаяагаа одоо нийлүүлээд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ одоо цаашдаа бол энэ 3 компани хамтын ажиллагаа нэгдсэн одоо тээвэр логистик, нэгдсэн одоо нийгмийн хариуцлага, байгаль орчны хариуцлага энэ бүх юм бол одоо нэгдсэн төлөвлөлтөөр явж байгаа. Ялангуяа орон нутгийн 5-7 Эрдэнэс 5-7 компанийн хувьд бол одоо нэг төлөвлөлт 2 уурхай гэсэн ийм зарчмаар цаашдаа явах болов гэсэн энэ чиглэлээр бас энэ мэргэжлийн инженерүүд тооцоо судалгаа хийж байгаа гэж бодож байгаа. Тэгээд энэ 2 компани нэг нь орон нутгийн өмчийн, нэг нь одоо төрийн өмчийн компани. Хоёулаа ашигтай ажиллаж ашигтай илүү сайн ажиллавал Монгол улсад хэрэгтэй, өмнө аймагт хэрэгтэй ийм 2 компани өөрөөр ингээд наалдсан ингээд тий яг одоо зэрэгцээ лицензээр ингээд хэлэлцсэн ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. 90-ад оны сүүлээс нүүрс экспортлох ойрын боломж хойд хөрш биш, холын Чех, Болгарч биш, далайн чандын Японч биш гэдгийг дээр доргүй ойлгож хятад улсын хойд талын мужууд руу нүүрсээ гарах болцоог хайж судалж эхэлсэн. Олон бэрхшээл асуудлууд тулгарсан бөгөөд хамгийн ойрын бомтыг байнгын ажиллагаатай болгохын тулд засгийн газар танилцуулж зохиох шийдвэр гаргуулах гэх зэрэг их ажлуудыг хийсээр бүтэн жилийн дараагаас л экспортоо эхлүүлсэн гэдэг. Жилдээ 30 мянган тонн нүүрс олборлоод орон нутагта тооныг нь 6 мянган төгрөгөөр борлуулдаг байснаа 600 мянган тонныг 3 дахин илүү үнээр борлуулж тээврийг хятадын тал хариуцахаар болсон нь 5 толгой хувьцаат компани цаашид өсөж дэвжих ажилгсад өндөр цалин орлоготой болох үүд хаалга нэгдсэн. 2004 оны 4-р сарын 6-ны өдөр гашуун сухатын бомтоор өөрийн краз машинууд болон Өмнөгов аймгийн бүх МАЗ краз машинуудыг хөлслөн 256 тонн нүүрсийг гаргасан нь Монголын нүүрсний анхны экспорт хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн. 2004 онд би Баяннуур аймгийн ганц мод хөлийн бомбд анх нэгтгэж ажиллаж байсан. Тэгэхэд би анх удаа монгол хүний царайг харсан, бас Оросын том ачааны машинуудыг хараад их сонин санагдж байлаа. Тухайн үед нүүрс анх орж ирж байлаа. Одоо ч хоёр улсын харилцаа сайн, нүүрс байнга орж ирж байгаад баяртай байна. Тухайн үед орж ирж байсан тэр их нүүрс Монгол улсын Өмнөгов аймгийн 5 толгой гэдэг нүүрсний уурхаагаас ирж байгаа гэж сонсч байсан. Мөн удирдах албан тушаалтны ярьж байснаар Монгол хятад хоёр улсын анхны нүүрсний экспорт явуулж байгаа гэж сонсч байсан. Миний би энэ түүхэн мөчийн гэрч болж байсандаа баяртай байдаг. Санхэ компани ачааны цава 30 тонны даацтай 10 машин, 10 чиргүүлтэй тус үрдээ 60 тонн нүүрс ачаад хуучин пүүж эндэж дийлэхгүй болж 150 тонны электрон пүүг яралтай оруулж ирж суурилуулснаар зогсохгүй Өмнөгов аймгийн засаг дарга сумья тушаал гаргаж 21 хүний бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн баг томилж нүүрс тээврийн маршрутыг судлуулж замыг тогтоолгож бартаатай хэсгүүдийг засуулсан байдаг. Нүүрсээ экспортод гаргаж эхэлсэн нь үнэлшгүй чухал үйл явдал болсон хэдий ч удалгүй цог цэцэн сумын ард түмний бухимдал дээд эцэгтэй хүрсэн байдаг. Сумын засаг дарга өөрийн уурхадаа орох эрхгүй, уурхайн хуучин ажилчид ажил хөдөлмөр хийх боломжгүй. Ердөө дөрвөн монгол хүн уурхад үлдээд байсанд хоолны шавхруугаа өгч дээрлэж дорд үзэж цог цэцэн сум цаашлаад Монгол улсын баялагийг захирах эрх мэдэл хятад компани гарт орчиход байна. Хэмээн дургуйцлээ илэрхийлж улсын их хурлын гишүүнээ газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцах хэмээн шаардсан бөгөөд гишүүнийг эрэхтэн 4 монгол ажилчин нулимсаа туслуулан зовлонгоо ярьж өгцөн гэдэг. Арай хийж машин техникээ оруулаад иртэл төлөөлөн удирдах зөвлөл 2 хуваагдаж нэг хэсэг нь хятадын компани хэвээр нүлдэн гэж гэдийгээд ахиад л бүтэн жилийг алдсан байдаг.
Эцэст нь шүн дунд уурхайныхаа амийг хүнд даацсан машин техникүүдээр намгааж хоёр талаас том зөрчил тэмцэл болсны эцэст Монгол компани нүүрсээ олборлож ачаар болсон гэж ярьдаг. Хятад компани захирлууд учиргүй уурлаж хараал зүгэлдээ хурж монголчууд ийм техникийг эзэмшээд нүүрсээ өөрсдөө олборлож ачиж чадахыг чинь харъя гэд явж байж. Яг тэр уурхай аман дээр зогсож байгаад Батэрдэн гишүүнээр яриад монголчууд энийг яга хийж чаддаг. Энийг хийл одоо хийх болцоо байна. Хувьцааг нь эзэмшдэг юм чинь те. Бага хоёлаа энийг хийгээд. Тэгээд Батэрдэн гишүүн чи одоо давай энийг хий хоёлаа гэд. Тэгээд ирээд Иточо компанид бид нэр хүсэл тавиад мен 5-7 уурхайг ингээд ашиглах гэж байгаа. Бид нэр ингээд манай ажны корпорац нэг 24-5% эзэмшдэг. Энэ хувьд барьцаалаад дараа манад нэг 15-6 сая 17-8 сая долларын зээл өгөөч. Ингээд бүх байдлаа танилцуулсан. Тэгээд тэд нэр Иточо корпорацаас бүр Японоор хүмүүс ирсэн. Корпорацаас. Одоо манай зээл өхийн тулд үний юм хотлоо юм уу гэд. Тэгээд ирээд бид нар бас энэ тухайн үед чинь тэр 17,000 сая доллар гэдэг ч юм бол асар их мөнгө байсан. Тэр бараг Монгол хүний толгойд багтахааргүй тийм мөнгө байсан. Тэгээд ирээд энэ дээрээс бас бид нар чинь нэрлэгээд нэстэг тэрэг хөлслөөд нэстэг тэрэгтэй очиж үзүүлээд ингээд 5 толгой транс компани хүссэн зээл маш түргэн хугацаанд шийдэгдэж бүгд найрамдах Хятад ард улсын Богд хотын хүнд машины үйлдвэрийн данслуу Японы Иточо компаниас мөнгө шилжин орсноор Монголд анхны 100 ширхэг хүнд даацсан машиныг оруулж ирэх боломж бүрдэж байж. 2007 оны 8 дугаар сарын 29-нд 5 толгой компани түүхэндээ анх удаа 1 сая тонн нүүрс гаргаж тэр өдрийн 23 цагт баяр ёслолгийн энэ амжилтаа тэмдэглэж байж. Ийхүү 5 толгойн ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж нүүрсээ гадагшаа экспортлох тухай 40 жилийн мөрөөдөл биелээ болсон дүүхэн цаг үе тохиосоо. Нутаг эзнээ дуудна гэж би. Нутаг ээлээ өгнө гэж би. Улс туйл хайлна гэж би. Туйлс үнэн болно гэж би. Хөх Монголыг дэлхийд дансалсан хөх аргалын эцэг хараалтыг дээдэлмүй. Хөх Монгол цагаан болгож хайдуулсан хүрэл эрдэн нүүрс таныг шүтгэй. 40 жилийн мөрөөдөл биелэж 5-7 орд газрын коксжиг нүүрсийг экспортлж эхэлснээр өнөөдрийг хүртэл хэдэн 10 сая тонн нүүрс экспортлсон нь Монгол улсын болоод Өмнөгүй аймгийн хөгжилд асар том хөв нэмэр болж байгааг бүгд хүлээн зөвшөөрдөг. Уурхайнуудыг дагаад цогццын сум танигдшгүй болтлоо өөрчлөгдөж банк санхүү, холбоо харилцаа, зам, барилга, дэд бүтэц хөгжиж байна. 5 толгойн уурхайчид 2011 онд 6.2 сая тонн нүүрс олборлон түүхэн амжилт тогтоож 5 толгой хувьцат компани 2012 онд нэгж хувьцаанд 136,800 төгрөгийн ногдол ашиг тараасан нь дэлхийд шууган тарьсан тод содон үйл явдал болж байна. Хүмүүний цуцсаар цус зогсолтгүй эргэж энэ биеийг тижээж байдаг шиг энэ л замаар хараалт зогсолтгүй урсаж эх орны эдийн засгийн эргүүлэх хүчин болж байдаг билээ. Энэ л замаар анх удаа нүүрс тээвэрлэж нүүрсний анхны экспортыг хийж эх орныхон эдийн засганд хүч нэмсэн хамт олон бол орон нутгийн өмчөд 5 толгой хувьцат компани хэлээ. Бид нар ч одоо 5 жилийн өмнө ирж исэн гэхээр чинь цаг хугацаа хурдан юм аа. Айгу. Одоо тэг сахилгааны хурдаар биш юм аа гэхэд цаг хугацааны хэрээр энэ хөгжил дэвшил гэдэг чинь харагдсан зүйлгүй юм л тийм биш үү? Харин тий. Өөдлөхөөл үүднээсээ гэж бас сайхан офистэй болсон биш үү? Хоёр нь тэгээд хэлсэн амлсандаа биелүүлнэ одоо хэлсний бүтээн буй болгоно гэдэг чинь л одоо жишээ нэ юм да. Одоо амлснаа ажил болгоно гэдэг өөр юм шүү тий. Яриангүй. За арай хоёлаа. Хүнийг хамгийн чухал баялаг хэмээн дээдлэж мэрэгжилтэй боловсон хүчнээ тогтвортой сууршилтай ажилуулах, тэдний үр хүүхдийг сурч хүмүүжих тогтвортой орчноор хангах, эрдэм нам сурах хэрэгцээт зүйлээр дутаахгүй байж, сумдын дунд сургуульд тусгай унаагаар хүргэх гэх мэтээр хүн лөө чиглэсэн бүхий л ажлыг уурхай байгуулагдсан анхны жилүүдээс эхлүүлсэн. 80-ад онд уурхайд цэцэрлэг байгуулж, 90-ад онд баг сургуультай болж байж.
хүнийг анхаарч чаддаг болохоор уурхайн ажилтан ажилтнууд өөрөө тогтвор суурьшилтай хөдөлмөрлөө зогсохгүй үр хүүхдүүдэд төрлөх уурхайдаа ажилуулах хүсэлтэй байдаг. Хүний нөөцийн менежер буюу боловсон хүчин хэмээх албан тушаалгүй байх үедээ л уурхай хүнээ хөгжүүлэх, сургаж боловсруулах, дадлагжуулж мэрэгшүүлэх, ахуй хангамжийг нь сайжруулах ажилд онцгой анхаарч ирснийг өмнөх бүлэгтээ өгүүлсэн. Тэгвэл өнөө цагийн 5 толгой хувьцаат компани хүний нөөцийн албатай болж хүнлүү чиглэсэн ажлууд нь улам даацтай болсоор л байна. Өмнөний шаргал говьд өмнө говийн уугуул ажилтнуудаар хүний нөөцийнхэн дийлэнх хувийг бүрдүүлсэн нэгэн хамт олон ийхүү ажиллаж байна. 5 толгойн уурхайн тосгондоо төрж өссөн 70, 80, 90 оны хүүхдүүд ажилчид дунд нь тодорхой хувь эзэлдэг гэд ботхоор ууган 5 толгойн уурхайд 3 үеийн уурхайчид хөдөлмөрлөж улс эх орныхоо хөгжлийн зүтгүүр болж яваад бодоход сонин содон төдийгүй багтал бишрэлтэй. Монгол хүн Монголын баялагтаа эзэн байх ёстой. Хэмээн гудамж талбайд тарлсан энгийн ард, эрдмийн ширээн цуг хоёутан, их хурлын сэнтий залгцсан эрхэм гишүүн бүгд хилдэг. Үүнтэй адилаар өмнө говь нутгийн баялагын үр шимийн тодорхой хувь өмнө говьчуудад үлдэх ёстой. Нутагтаа байгаа уурхайд хөдөлмөр эргэлж ажилтай орлоготой байх ёстой гэсэн бодлогыг нутгийн удирдлага 5 толгой хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөл баримталж ажилдаг. Өмнө говьд үйл ажиллагаа явуулж буй 14 уурхайн удирдлагад Өмнө говь аймгийн хүн ажиллаж байж говь нутгийн байгалыг хайрлаж нөхөн сэргээлтийг зохих ёсоор нь хийж ус нутагтаа элэгтэй хандна гэж говийн малчид үздэг байсан. Энэ санааг зөв гэдгийг харуулж буй газар бол 5 толгой хувьцаат компани уурхай. Байгалийн унган төргийг хөндөхгүйгээр ямар ч уурхай ажилдаггүй гэдэг нь мэдээжийн зүйл. Харин нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх ёстой. Энэ ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гүйцэтгэж, орчин үеийн шинжлэх ухаан технологийн бүх олол дэвшлийг нэвтрүүлж, чанартай хийх талаар 5 толгой хувьцаат компани нутгийн удирдлага анхаарч нэгэн төслийг эхлүүлээд байгаа билээ. 5 толгойн уурхайн хувьцаат компани болсноос хойш Монголын хөрөнгийн бирждэр хувьцаагаа нээлттэй худалдаж байгаа. Дэлхийд томд яригдах коксчих нүүрсний орд учраас дэлхийн олон орны хөрөнгө оруулагч нар анхаарал хандуулж хувьцааг нь худалдан авч хөрөнгө оруулж байдаг. 5 толгойн орд газарт олборлолт явуулдаг компаниуд нэгдсэн нэг бодлогоор төмөр зам, автозам, хот байгуулалтын төлөвлөлтөд зураг хийж эрдэмтдтэй дүүцэх хэмжээний орчин үеийн эко хотыг байгуулах зайлшгүй шаардлагатай хэмээн нутгийн удирдлага үздэг. Хот суурин байгуулаад зогсохгүй түүнийг дагсан хөнгөн үйлдвэрүүд үйлчилгээг бий болгож уурхайчин залуусыг ажиллаж буй нутагта гэр бүлэрээ сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Нутгийн залуус нутгийн уурхайдтай ажиллаж төрсөн нутагта ирээдүйдээ сэтгэлтэй сайн сайхан амьдрах ёстой гэж үздэг. Өмнө говь аймаг хөгжлийн төвшин зам харилцаа, барилга орон сууц зэрэгээрээ бусад аймгаасаа ялгардаг болоод байгаа. Инхүү хөгжлөөр цойлж буй уул уурхай тэр дундаа орон нутгийн өмчөд 5 толгой уурхайн өгөөж үршин байдаг. 5 толгойн орд газрын өгөөжийг энэ орд оршдог орон нутаг сум аймгийн ард иргэд зайлшгүй хүртэх ёстой гэсэн бодлогыг 5 толгой хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл баримталдаг. Орон нутгийн малчид хөдөлмөрчдөд хандсан хөнгөлөлт, тусламжийн хөтөлбөрүүдийг байнга хэрэгжүүлж ирсэн. Сум орон нутгийн иргэд малчдад туслах нэг хэрэг. Өөрийн уурхайчтай сайн сайхан амьдруулж чадж байгаа юу гэдэг асуултыг 5 толгойн ууган уурхайн үе үеийн дарга нар байнга өөртөө тавьж уурхайн тосгондоо хүний хэрэгцээг хангасан шинэ үйлчилгээг шатарааттай бий болгож тосгон сууринга байнга хөгжүүлж ирсэн. Мөн нүүрс олборлолтоос өөр үйлдвэрлэл эрхэлж орлогоо нэмэгдүүлэх талаар эрэл хийж шийдлүүд олсоор байсан. 5 толгой нүүрсний томоохон орд газрыг түшгэлсэн хэд хэдэн том төсөл бүтээн байгуулалт өмнөх системийн үеэс яригдж эхэлсэн байдаг. Үүний нэг нь болох дулааны цахилгаан станц барих талаар Өмнө говь аймгийн удирдлага 5 толгой хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөл тодорхой зорилт тавиад хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Их говийнхаа газрын хэвлэдэх баялагийг эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцгэлтэн зориулж уурхайчин хүний хүч, ур чадвараар бүтээн байгуулдаг 5 толгой хувьцаат компанийн уурхайчдын алдар гавьяаны түүх эндээс л эхэлдэг юм аа. За намайг Бачаал Охтой Бацаахан гэдэг 5 толгой хувьцаат компани уулын мастер ажилладаг. Одоо би энэ 3 дугаар давхрын кокс нүүрснээр зогсож байна. За энэ одоо энэ манай компани болохоор энэ жил 6.6 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөө тавьсан. Тэгээд одоо
эхнийхээ удирдлагаа бол ерөөдөө 100% давуулан биелүүлж ажиллаж байна. Техник бүрийн ард туршлага, ур чадвар, үнэмч хөдөлмөр оршдог. Техник бүрийн бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг ханган ажилтдаг хамт олон бол 5толгой хувьцаат компани засвар механикийн албаны хамт олон юм. За сайн байцгаана уу. Намайг их төвшингийн оюун болтгдаг. Би 5толгой хувьцаат компани засвар механикийн албаны дарга албан тушаал дээр ажил үүрэг гүйцэтгэдэг. За ингээд компани маань түүх 60 жилийн оюун баярыг өгтөж энэхүү одоо хамт олонны болон дурсгалт зориулсан энэ сайхан бичлэг кино найруулга явуулж байгаа баяртай байна. За засвар механикийн хамт олонны бол ерөнхийдөө нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй нийт 75 орчим техник, хүнд машин механизм, автомашины засвар үйлчилгээг хариуцсан ажилладаг. За 5 толгой хувьцаат компани саншгүй нэг үндсэн албаны нэг юм аа. За би автокредитер оператор Лувсангийн баяр хөөгдөх хүн байна. Хамгийн анх 2005 онд улсын хурлын гишүүн Дасимбэрлийн Батэрдны санаачлагаар хүнд механизм операторын сургалтанд суугаад одоо тасралтгүй 21 жил оператороор ажиллаж байна. Одоо тус компанийнхаа хамгийн анхны экспортын жимийг тавьсандаа бол баяртай байна. За сайн байцгаана уу. Намайг Борго огт эрдэнэцдэг. 2013 оноос эхлэн 5 толгой хувьцаат компанид ажиллаж байна. Одоогоор Чингэлэг тээвэр терминалын 1-р ээлжийн борлуулалтын ахлах мэргэжлээр ажилладаг. За манай ээлж нийт 16 оны бүрэлдэхүүнтэй. За нийт бол хамт олондоо түүхт 60 жилийн өмнө баярын мэндийг хүргье. За 5 толгой хувьцаат компанийнхаа нийт ажилчид болон үе үеийн уурхайчдаа түүхт 60 жилийн өмнө баярын мэнд хүргье. За бас бүхий спортоор хичээлэхэд маань одоо 5 толгой хамт олон маань намайг бас дэмжиж ингэж ажилладаг байгууллага байгаамаа. Тэгээд одоо түүх 60 жилийн болж байгаа 5 толгой хувьцаат компанийнхаа хамт олонд баярын мэнд хүргье. Тэгээд 60 жилийн байгаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэж сайхан наацгаагаарай. Энэ хувьцааны тал дээр одоо их зөвтгөж мэрийл гаргасан хүн чинь манай уурхайн туучин дарагч байсан. Их хурлын гишүүн нэг Ажлын Батэрдэн. Энэ хүн чинь гавь атаа их оролцсон юм л дээ. Тэгээд сүүлдээ уурхайн ашиг орлого нэмэгдээд гадаадд экспортод нөөцө гаргаад ирэхээр чинь нэг хувьцаа гэдэг чинь ёстой их болсон шүү дээ. Тэгээд тэрний хувьцааны хүчээр одоо би өнөөдөр хүртэл эдгээр хөвгтэй сургууль соёл төгсгөж амьдрал залгуулж ингээд явж байгаа ийм хүн л дээ. Тэр хувьцаагуудад би тэгж чадахгүй л дээ. Манай ахмадууд бол 5 толгой хувьцаат компанийнхаа 60 жилийн түүхийг хамтран бүтээлсэн, буурал түүхийг хамтдаа бүтээлсэн ийм сайхан ахмад буурлууд байгаа. Одоо тэгээ манайхны нас өндөр болж байна. Залуу үе маань хүч төрөн орж ирж байна. За би 5 толгой хувьцаат компани нийтлэг үйлчлэгийн албаны дарга Гүнжид огт лавга гэж юм байна. Ингээд нийтлэг үйлчлэгийн албаны хамт олонны өмнөөс 60 жилийн хойд тэмдэглэгч байгаа 5 толгой хувьцаат компани нийт хамт олондоо 60 жилийн баярын мэнд хүргэж хөдөлмөрийн их амжилт эрүүлэнг сайхан бүхнийг хүсье. За 5 толгой хувьцаат компани үйлдвэрчний компани дэргэдэх үйлдвэрчний хороо нь ерөнхийдөө нэг нийт гишүүд нь бол нэг 258 гишүүнтэй. Үйлдвэрчний хорооны тэргүүлэгч нь бол 9 тэргүүлэгчтэй үйл ажиллагааг бол явуулдаг. Ерөнхийдөө бол манай үйлдвэрчний хороо бол одоо үндсэн гол зорилго нь бол харилцагч талуудын эрх ашигыг хамгаалах, түүний одоо зорилгыг биелүүлэх, мөн үйлдвэрийг бол үр ашигтай явуулах зэрэг одоо үндсэн зорилготой бөгөөд нийт ажилчдынхаа хөлбөмбөглөх эрх ашигыг одоо хамгаалах, хангах үндсэн зорилготой байдаг. Одоо 5 толгой хувьцаат компани маань 60 жил одоо болж байгаа. Тиймээс нийт ажилчин албан хаагч удирдлагуудаа бүгдэнд нь 60 жилийн мэндийг нийт үйлдвэрчний хорооныхон гишүүд тэргүүлэгчдийн өмнөөс та бүхэндээ мэдчилж байна. 5 толгой хувьцаат компани байгаль орчны албаны дарга Батамгалан байна. Байгаль орчны алба нь 13 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр компани байгаль орчныг хамгаалах бодлого, нөхөн сэргээлт, тэр бум мод, үндэсний хөдөлгөөний ажлуудыг бусад алба хэлтс гэрээд компаниуд нийт ажилтнуудаа хамтран хийж хэрэгжүүлж байна. Байгаль орчныг хамгаалах ажлыг дэмждэг төлөөлөн удирдах зөвлөл, компани нийт удирдлагууд, гэрээд компаниуд, 5 толгой хувьцаат компани одоо мөр зэрэгдсэн ажиллаж байгаа хамт олондоо байгаль орчны албаны нийт ажилчдын нэрийн өмнөөс
түүх 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг та бүхэндээ өгсөн өрөөё. 2020 оны 12 сарын 18-нд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухаан хэлтс удирдах анх ажилдаа орж байлаа. Тухайн үед 16 оны бүрэлдэхүүнтэй байсан бол өдгөө 6 жилийн дараа бид 32 лав болж нэмэгдсэн байна. За тухайн үед ажиллаж исэн нийт ургачтаас боловсон хүчнийхээ хувьд бид нэр илүү мэрэгсэн, нарийнсан одоо мэрэгжлийн овчтой залуучуудыг бас ажилдаа нэгтгэж ажилласан. Энэ хугацаанд бас Өмнөг аймгийн байгаль орчны менежмент төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан жилбэр 90-с дээш хувьтай хамгаалж ажлуудад өгнүүлж явлаа. Тэртээ 1966 оны гал морин жил үйл ажиллагаа эхлүүлжсэн 5 толгой хувьцаат компанийнхаа үеийн Ахмад уурхачд одоо ажиллаж буй нийт ажилчид та бүхэндээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухаан хэлтсийн нийт хамт олонныхаа өмнөөс баяр наадмын мэндийг төвшүүлье. Та бүхэн сайхан надаж сайхан баярлаарай. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. 5 толгой хувьцаат компани худалдаа авалт хангамжийн хэлтсийн дарга Батрагийн Төмөрбатар байна. За манай хэлтэц 5 толгой хувьцаат компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш захиргаа удирдлагын хэлтэцт хамаарагдсан явж исэн ба 2007 онд анх хангамжийн алб нэртэйгээр компани бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж үйл ажиллагаа явуулж исэн. 2023-аас 24 онд за худалдаа авалт хангамжийн хэлтэц болон өргөжин тэлж үйл ажиллагаагаа явуулж байна. За манай худалдаа авалт хангамжийн хэлтс нь 6 хүний бүрэлдэхүүнтэй. Тэртех 1966 онд үүцэн дэлгэж Өмнөг аймаг Цогццын суманд 5 толгой хувьцаат компани үүсгэн байгуулагдж байсан. Нэгэн жарны сайхан түүхэн амжилтыг бид бүгд өнгөрөөж өнөөдөр 60 жилийнхаа ойтой ухтан залгаж байгаадаа туйлын их баяртай байна. Нийт 5 толгой хувьцаат компани үе үеийн Ахмад буурлууд 5 толгой хувьцаат компанид ажиллаж исэн, одоо ажиллаж байгаа 5 толгойчуудаа түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамт та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. 5 толгой хувьцаат компани борлуулалт тээврийн хэлтс нь бол нийтдээ өнөөдрийн байдлаар 56 ажилтнтай үйл ажиллагаа явуулж байна. Манай борлуулалт тээврийн хэлтс бол одоо 5 толгой хувьцаат компани гол үндсэн үйлдвэрлэлийн 2 нэгжийн нэг бөгөөд уурхайн олборлолтын дараа ордог. Одоо үндсэн борлуулалт, нүүрсээ борлуулах гол үндсэн нэгж байгаа. Тэгээд одоо үе үеийн энэ компанид ажиллаж байгаа 60 жилийн хугацаанд ажилласан үе үеийн Ахмад уурхайчид одоо ажиллаж байгаа нийт хамт олондоо түүхт энэ компанийнхаа түүх 60 жилийн ойн мэндийг та бүхэндээ хүргэж байна. За би 2021 оноос эхлээд Хуган 5 толгой хувьцаат компанид үндсэн ажилтнаар орсон. Тухайн он жилүүдэд дэлхийд даяар болон Монгол улсын хэмжээнд ковид цардахлын үе хүндхэн он жилүүд байлаа. Тухайн засгийн газрын шийдвэрээр 3 уурхайн хөрөнгө оруулалтаар гашуус ухаад терминал үүсгэн байгуулагдж байсан үг түүхтэй. Манай албанд нийт 40 гаруй шижгэн залуучууд хамтран ажиллаж байсан. 23 оноос ингээд төлөөллийн газар ажиллаж байна. Манай төлөөллийн газар 6 оны бүрэлдэхүүнтэй тус тусын ажил үргээ гүйцэтгэн ажиллаж байна. Ингээд нийт уурхайчд та бүгдтэй Монгол улсад уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсны 104 жил Хуган 5 толгой хувьцаат компани үүсгэн байгуулагдсны түүхт 60 жилийн ойн мэндийг төлөөлөн удирдах зөвлөлөн гүйцэтгэх удирдлага нийт уурхайчин хамт олон та бүгдтэй баярын мэнд дэвшүүлье. Уурхайн төлөвлөлт ашиглалтын хэлтс маань нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр Грейд компани, 4 багц, 7 компани нийт 1000 ажилтнтайгаар жилд 33 сая метр куб уулын цол хөдөлгөх хүчин чадалтайгаар ажиллаж байна. 60 жилийн турш говь нутгийнхаа хөгжлийг хөдөлж улс их орныхон эдийн засгийн тулгуур баг нь байж Монгол улсын уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд, Ахмад буурлууд, инженер техникийн ажилчид болон нийт уурхайчдаа 5 толгой хувьцаат компани түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Анх уурхайдаа 2015 онд дотоод тэнэлтийн ажилтнаар анх ажилд орж илаа. Тэгээд 2019 онд шүрэг шиг нэгтгэнгаа санхүү албаны дарга байхад тооцооны нэгтлэн бодогч
цалингийн нэгтлэн бодогч, борлуулалтын нэгтлэн бодогчоор санхүү албандаа ажилд орж ажиллаж байлаа. Тэгээд 2024 оноос одоо компанийнхаа ерөнхий нэгтлэн бодогчийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Удахгүй компани маань 60 жилийн түүх тойн баяр тохиох гэж байна. Тэгээд компани маань 60 жилийн түүхийг бүтээлдсэн үе үеийн Ахмад Уурхайчид, Ахмад санхүүч нар хамтран ажиллаж исэн ажилтнууд одоо хамтран ажиллаж байгаа хамт олондоо 60 жилийн түүх тойн баярын мэндийг хүргэе. Цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. За манай компани бол экспортын хувьд бол нүүрсний борлуулалтын орлого бол одоо 2010 онд 5 сая 100 одоо мянган тонн нүүрс экспортлж байсан. 11 онд 6 сая 100 тонн нүүрс экспортлж байсан. 16 онд 4 сая тонн, 17 онд 3 сая 990 мянган тонн нүүрс бол экспортлж байсан. За энэ жилийн үед бол бид нар одоо 6 сая гаруй тонн нүүрс экспортлохоор төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар буюу одоо 6 сарын ихэнх гэхэд бол бид нар одоо 3.4 саяыг одоо экспортлсон явж байгаа жишээтэй ийм жишээтэй явж байна. За аймагт бол аймаг улс орон нутгийн татварт манай уурхай бол одоо нэлээдгүй хэмжээний татвар төлбөр ноогдлошгийн орлого бол төвлөрүүлдэг байж байгаа. За өнгөрсөн одоо 25 оны байдлаар хэд нийтдээ бол 1.7 тэрбум төгрөгийн одоо татвар төлбөр хураамж мөн одоо овцны ноогдлошгийн орлогыг бол оруулсан байж байгаа. За манай газар бол одоо 3 одоо газартай уурхай компани. Уул уурхай технологийн газар, захиргаа удирдлагын газар, санхүү эдийн засгийн төлөвлөлтийн газар гэж байгаа. За манай газрын хувьд бол санхүү эдийн засгийн төлөвлөлтийн газар дотор нь бол одоо 3 хэлтстэй үйл ажиллагаа явуулж байгаа. Санхүү эдийн засгийн хэлтс гэдэг одоо 13-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Худалдаа авалт ханган нээлттэй хэлтс одоо нэг 5 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Борлуулалт тээврийн хэлтс одоо манай газрын харьяа 50 гаруй хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Компани маань одоо түүхт 60 жилийн ой болж байна. Тэгээ энд одоо манай уул уурхай манай компанид ажиллаж исэн үе үеийн уурхайчид одоо ажиллаж байгаа нийт ажиллагчид үе үеийн одоо тууз удирдлагууд мөн аймаг сумын удирдлагуудад одоо бүгдэнд нь компанийнхаа ой халуун мэндийг одоо дөрвөн дэвшүүлье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Монгол улсын засгийн газар 2011 оны 310 тогтоолыг үндэслэн таванлагын хувьцаат компани нь 2013 он дотоод хяналтын нэгжийг байгуулж миний биеийн нэгжийн менежер томилогдож гүйцэтгэх захирлын шууд удирдлагын доор үйл ажиллагаа явуулж гисэн. Компани үйл ажиллагаа цар хүрээ тэлж дотоод хяналтын чиг үүргийн ач холбогдол нэмсэнтэй холбоотойгоор 2023 онд дотоод хяналтын нэгжийг өргөжүүлэн дотоод хяналтын гэлц болсон. Миний бие 2024 онд тус гэлцийг удирдан 5 хүний бүрэлдэхүүнтэй дотоод хяналтын шалгалтыг чиг үүргээс гадна эрсдийг бууруулах, компани үйл ажиллагааг сайжруулах чиглэсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Гүйцэтгэх захирлын баталсан удирдлагын дагуу дотоод хяналтын шалгалтын журмыг мөрлөг болгон хяналт шалгалт зохион байгуулж компани бүхий л үйл ажиллагааг хамруулан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн ажилладаг. Компани уурхайчдын тусгал нь Эрдэс таванлагын хувьцаат компани лицензтэй талбай болон уул уурхай үйлдвэрлэлийн шууд нөлөөлийн бүсэд эрүүл ахуй, аюулгүй байдлын эрсдэлтэй нөхцөл байсан тул манай гэлтсэн компани төлөөлөн удирдах зүйлийн шийдвэрийн дагуу 2024 онд компани үйл ажиллагаа өндөр ач холбогдолтой бүхий нүүлгэн шилжүүлэлтийн томоохон ажлыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн. Нэгэн жарны түүхийг бичсэн үе үеийн уурхайчдаа таванлагын хувьцаат компани түүхт 60 жилийн ой мэндийг дэвшүүлье. За манай таванлагын хувьцаат компани энэ жил 60 жилийн ой тохиож байгаа юм сайхан цаг үе таарчаад тэгээд 60 жилийн өөх түүхийг бүтээлцэж 60 жилийн түүхэнд одоо өртөөлөн өнөөдрийн цаг хугацаа хөгжил дэвшлийн үндсэн суурийг тавьж ирсэн инженер техник ажилчид үе үеийн уурхайчид нийт одоо уурхай үе үеийн удирдлагууд төлөөдөө удирдах зөвлөлийн хамт олондоо таванлагын хувьцаат компани захиргаа удирдлагын газрын хамт олонны өмнөөс баярын мэндийг өргөн төшүүлье. За манай таванлагын хувьцаат компани захиргаа удирдлагын газар 61 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. За нийт одоо газар хэлцүүдийн албадын одоо төлөвлөгөө төлөөдөө удирдах зөвлөлөөс
батлагдсан тухайн жилийн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх энэ одоо олон төрийн байгууллагуудтай харилцах дотоод одоо үйл ажиллагаан дээр илүү анхаарч ингэж төвлөрж ажилладаг юм газар. Тэгээ энэ жил бол одоо 12 давхар одоо 2 үйлчлэгээтэй 120 айлын орон сууцыг барихаар бол төлөвлөж одоо ажлыг эхлүүлж байна. Тэгээ энэ бол одоо бас сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, сумын төв өнгө үзмжид хувь нэмрээ оруулах, компани одоо бас орон нутгад ажиллах, амьдрах юм цагаан орчин нөхцөлийг бол бүрдүүлэхийн төлөө бол одоо хийж бас сайхан түүхэн ажлуудыг бол ингэж давхцаж эхэлж байна. За 60 жилийнхээ түүхэнд Монгол улсын одоо уулуурхайн салбарт тэргүүлж улс орны болон орон нутгийн хөгжилд үнэтэй нэмрээ оруулсаар ирсэн. Манай хамт олон цаашид бол одоо шинэ орчин үеийн техник технологи нэвтрүүлж улс орныхоо хөгжилд үнэтэй нэмрээ оруулсаар ухаална гэдэгт бол итгэл төгс байна. За ингээд 5-7 хувьцаат компани байгуулагдсан 60 жилийн ог тохиолдолон үе үеийн уурхайчид, инженер ярийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд та бүхэндөө уурхайчдын баярын мэнд хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Ингээд энэ бүх өсөж явсан энэ түүхүүд бол бүгд манай үе үеийн тухайн үед ажиллаж байсан, өнөөдөр ажиллаж байгаа энэ хамт олонны хүчин зүтгэл хөдөлмөрийн үр дүн гэж ингэж бодож байна. Ингээд бол үе үеийн одоо ажилласан хүмүүсүүд өнөөдөр ажиллаж байгаа нийт уурхайхаа хүмүүсүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг өсөж ажлын өндөр амьдралыг бас хүсэн өрөөё. Ингээд түүхэн 60 жилийнхаа ойд одоо ажлын өндөр амьдрал байгаа өгтөж сайхан одоо тэмдэглэрээ гэж хүсэж байна. За энэ төрөнд 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа уурхайн хамт олондоо энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За 5-7 хувьцаат компани 60 жилийн зориулсан баримтат киноны ярилцлагад өөрийн оролцуулж байгаа. За энэ хүү одоо 60 жилийн түүхэн одоо энэ баримтат киног хийж байгаа танай хамт олон болон 5-7 компани удирдлагууд энэ мөн Афротын хамт олон та бүхэнд бас сайн сайхан бүхнийг хүсье. За 5-7 компани маань түүхт 60 жилийн ой бол зөвхөн нэг компани ой биш. За Монгол улсын уулуурхайн салбарын хөгжил үндэсний эдийн засгийн өсөлтийн түүхийг эргэн харах боломж гэж харж байна. За өнгөрсөн одоо 30 жилийн хугацаанд Монгол улс зах зээлийн нийгэм шилжихдээ одоо ямархуу шилжилтийг хийж байгаа вэ? Энэ бүхнийг одоо эргэн харах, эдийн засгийн өсөлтийг эргэн харах энэ боломж гэж харж байгаамаа. 5-7 хувьцаат компани түүхт одоо 60 жилийн түүх бол одоо энэ уурхайчид, за инженерүүд, үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэл, хамт олонны эв нэгдлэр бүтсэн бахархалт түүх юм. За энэ хамтын хөтөлбөрийн үр дүнд Монголын нүүрсийн салбар бол дэлхийд өөрийн байр суурийг бэхжүүлж чадсан энэ бол үйл явдал бол хамгийн онцлог үйл явдал байна. За улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, экспортын чадхад бол боттой хувь нэмэр оруулж Монгол улсын одоо эдийн засгийн гол одоо түшис тулгуур болж байгаа нь бол туйлын одоо бахархалтай үйл явдал юм аа. За энэ бахархалт түүхийг бүтээлсэн үе үеийн уурхайчид, ахмад ажилтнууд өнөөдөр хөдөлмөр зүйн нийт хамт олонд гүн талархлыг илэрхийлье. За 5-7 хувьцаат компани түүх 60 жилийн ойн баярын мэндийг бас өргөн дэвшүүлж байна. За ирэх он жилүүдэд ч бас үндэсний баялгаа хариуцлагатай ашиглаж Монгол улсын хөгжил цэцгэлд улам их хувь нэмрээ оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баярлалаа та бүхэндээ. За сайн байцгаана уу. Юуны төрөнд бас 60 жилийн ойг тэмдэглэж байгаа үе үеийн уурхайчид даамас 60 жилийн ойн баярын мэндийг өргөе. За ууган 5-7 маань өнөөдөр бас 60 жилийн ойг тэмдэглэж байна. За сум орон нутаг өнөөдөр бас хүн амын тоо өсөж Монгол улсын эдийн засгийг бас хөрөлдүүлдэг томоохон сум болсон байна. За энэнийг дагуулдуулаад сум орон нутагт бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжил дэвшилд бас бодиттой хувь нэмэр оруулж байгаа уурхай маань нэг нь бол ялцгүй 5-7 юм байна. За өнөөдөр цогцтой сум маань бас 51 мянган дагуул хот болохоор төлөвлөгдөж байгаа. За сум орон нутгийн хувьд төсвийн төлөлт хийж төсвийн бодиттой хөрөнгө оруулалтыг хийдэг уурхайнуудын нэг бол 5-7. Тэгээд өнөөдрийн бас хот болох энэ үндэслийн суурийг тавих хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг бас 5-7-тай бодлогын төвшөнд бас ингээ хамтран явж байгаа. За орон нутгийн 5-7 бол орон нутаг гэдэг утгаараа орон нутгийн ажилчдыг маш ихээр дэмжиж дээрээс нь боловсролын байгууллага, эрүүл мэндийн салбарт бас хөрөнгө оруулалтыг хийснээр
энэ орон нутгийн иргэдэд бас бодиттой хувь нэмэр болж байна. Цаашлаад нийгмийн хариуцлагын хүрээнд бол олон ажлуудыг бодиттойгоор хийж хэрэгжүүлж явдаг. 5-7 хувьцаат компанийнхаа үе үеийн уурхайчид хамт олон Өмнө аймгийнхаа иргэдийн төлөөлчдийн хурал, засаг даргын 5 газрын нэрийн өмнөөс болон нийт өмнө овчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж баярын мэнд дэвшүүлье. Өмнө аймгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулж орон нутгийн төсвийг бүрдүүлэх хамгийн том ачааг 5-7 хувьцаат компани маань үеийн үед үүрж ирсэн ашиг буйн дэлгэрсэн сайхан газар хамт олон. Өмнө очууд маань 5-7 уурхаагаараа махархаж 5-7 уурхаахан 60 жилийн ойн баярт өргөнөөр хүрэлцэн очиж сайхан нааднаа. За орон нутгийн өмчийн оролцоотой 5-7 хувьцаат компани үе үеийн удирдлагууд, уурхайчид, инженер техникийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчдад за төлөөлөл өдөрцөн үеийн гишүүдээр ажиллаж байсан бүх хүмүүстэй инженер техникийн ажилтнууд за нийт одоо уурхайтай хамтран ажилладаг, нийт хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ Өмнө аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын нэрийн өмнөөс 5-7 хувьцаат компани үүсч өгсөний түүхэн яруу алдарт 60 жилийн өмнө баярын мэндийг хүргэж та бүхэндээ сайн сайхныг хүсэн өрөөё. За, манай 5-7 хувьцаат компанийн хувьд бол 2016-аас 2025 оны хооронд бол нийтдээ нэг 24.7 сая тонн нүрсийг экспортод гаргаж, за 1.5 их эдийн татвар хурамжийг бол улс орон нутагт бол төлөвлөсөн байна. За мөн одоо 700 гаруй тэрбум төгрөгийн ногдлол ашгийг бол Өмнө аймгийн бол одоо төлөвлөсөн байна. За 2025 оны үед бол манай компанийн хувьд за улс орон нутагт өгч байгаа нийт үр өгөөж бол нэг 71.5% байна. За энэ бол нийт олж байгаа орлогынхаа бол 71%-ийг бол улс орон нутагт бол өгч байна гэсэн юм тооцоолт байгаамаа. За 2024 онд бол манай компанийн хувьд за нийтдээ 6.6 сая тонн нүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. За манай 5-7 хувьцаат компани хувьд 2016-аас 2025 оны үед бол нийтдээ нэг 24.7 сая тонн нүрсийг бол экспортод гаргаж, за 1.5 их эдийн татвар хурамжийг бол улс орон нутгийн төсөвт төлөвлөсөн юм амжилттай ажилласан байна. Мөн одоо орон нутгийн төсөвт бол 700 гаруй тэрбум төгрөгийн ногдлол ашгийг бас төлөвлөсөн ийм амжилттай ажилласан байна өнгөрсөн хугацаанд бол. За 2025 оны үед бол манай эдийн засгийн үзүүлэлтийг харуул за 71.5% бол одоо улс орон нутагт бол өгөөжтэй ажиллаж байгаа. Энэ нь юу гэсэн үг гэх юм бол 2025 онд нийт улс орлогынхоо 71.5%-ийг бол улс орон нутагт татвар хурамж хэлбэрээр бол өгсөн гэсэн ийм таавагдж байгаамаа. За 2026 оны үед манай компани хамт олон нийтдээ 6.6 сая тонн нүрс экспортод гаргахаар бол төлөвлөн ажиллаж байна. За эхний хагас жилийн гүйцэтгэлээр бол бид ойролцоогоор 4.1 сая тонн нүрсийг бол экспортод гаргаж, за 1.4 их эдийн борлуулалтын орлоготой бол ажиллаж байна. За компани ашигт ажиллагааны хувь бол нэг 26.5%-тай бол байна. За 2022 оныг хүртэл бол манай уурхай бол уурхайн ав нөхцлөөр борлуулалтыг бол хийдэг байсан. За 2022 оны 12 сарын 23-нд батлагдсан уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу бол манай компани энэ зэгээс хойш уурга зөвхөн одоо хөрс зэрэгэлдээ орны хил өсөлт хүргэх нөхцлөөр одоо бирж ярилцгийг бол 100% зохион байгуулалт бол ажиллаж байна. За энэ нь бол одоо манай компанийн хувьд бол бизнесийн одоо модулийн хувьд бол нэлээд өөрчлөгдөж, за уурхай өөрөө тээвэр бүн логистикийн асуудлыг бас давхар хариуцдаг ийм хэлбэр дэвснээрээ компани зохион байгуулалт өргөжих мөн одоо уурхайн үйл ажиллагаа бол одоо хил гайлын одоо гарц одоо тэрний хэмжээгээр уурхайн хүчин чадал албартын хэмжээ бол хязгаарлагдаж явж байгаа. Гэсэн хэдиж бид энэ онд мөн одоо цаашдаа компанийнхаа логистик болон энэ зохион байгуулалтын ажлыг илүү наривч оновчтой болгох, компани одоо ажилт бүтээмжийг илүү нэмэгдүүлэх, энийг хамтан зохион байгуулснараа цаашдаа өөрсдийн одоо уурхайн хүчин чадал одоо жилд 10 сая тонн нүрс олборлох боломжоо бол бүрэн хангаж ажиллах боломжтой гэж бол харж байгаа. Үүний төлөө манай компани инженер техникийн ажилчид бүгд одоо хамтран ажиллаж байна. За 5 хувьцаат компанийнхаа нийт хувьцаа эзэмшигч болон уурхайчийн хамт олон харилцаж байгууллага та бүхэндээ 5 хувьцаат компанийн үүсгэн байгуулагдсны түүхт 60 жилийн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Уул уурхай салбарын тэргүүлэгч 5 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны түүхэд 60 жилийн баярыг тохиолдуулан нийт хувьцаа эзэмшигчид, үе үеийн уурхайчид, инженер техник ажилтнууд, ажилтан албаагч, хамтран ажиллагч байгууллагууд болон эрхэм өндөр зочид та бүхэндээ төлөөлөл удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэдлэгээ дэвшүүлж, эрүүл энх ад жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Өнгөрсөн 60-ны хугацаанд 5 хувьцаат компани Монгол улсын уул уурхайн салбарын
хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулж, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн зарчмыг эрхэмлэн ажилласан бахархам дүүхийг бүтээж иржээ. За энэхүү ололт амжилтын ард үе үеийн уурхайчид, инженер техникийн ажилтнууд, удирдлагууд болон нийт хамт олонны нөр хөдөлмөр хичээл зүтгэл үнэнч тууштай ажиллагаа оршиж байгаа гэдгийг тэмдэглээ хэлэхэд таатай байна. 60 жил гэдэг бол зөвхөн он цагийн хэлхээс бус харин бүтээн байгуулалт, хөдөлмөрийн алдар, хамтын зүтгэл, хөгжлийн үн цэнийг илэрхийлсэн нэгэн бүтэн түүхэн зам юм а. Энэхүү түүхэн ойн өнгөрсөн амжилтаа дүгнэж ирээдүйн хөгжлийн шин зорилгоо тодорхойлох чухал цаг мөч гэж үзэж байна. За бид өнгөрсөн амжилтаа баттгах үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орчин үеийн техник, технологийн дэвшлийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, за мөн цаашлаад байгаль орчин дээлтэй, хариуцлагатай уул уурхай жишгийг өөрийнхөө уурхай төлөвшүүлэх, за орон нутгийнхаа хамтын ажиллагааг мөн өргөжүүлэх гэсэн ийм зорилтуудыг бол тууштай хэрэгжүүлэн ажиллаж ирлээ. За төлөөлөл удирдах зөвлөл нь бол хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлээ хамгаалж, за мөн компани засаглал, за ил тод байдал, за мөн хариуцлагыг бэхжүүлэх, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангаж явах гэх мэтлэнгийн бодлогуудыг бол тууштай баримталж ирснээр цаашдаа энэхүү зарчмаа мөн хадгалж ажиллах юм боломж болцоонуудыг хангаа эдэлж байна гэж үзэж байна. За компани ирээдүйн хөгжил буюу цаашдын бидний төлөвлөж байгаа үйл ажиллагаа юу юм бэ гэхээр, за мэдээж уул уурхай үйл ажиллагаанд бид нэр инновац буюу дижиталыг дижитал шилжилтүүдийг эрчимтэй хийх шаардлагатай байна гэж үзэж байна. За дараагийн дугаарт бол байгаль орчин дээлтэй тогтвортой хөгжлийн бодлогыг орон нутагтаа улам баттгаж энийг хэрэгжүүлэхэд мөн түүчилж ажиллах юм зорилгыг бол тавьж байна. За олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, за өрсөлдөх чадвараа энэхүү зах зээл дээр бас нэмэгдүүлэх нь бас чухал байна гэдгийг бид нар бас онцолж үзэж байгаа. Тэгээ ажилтнуудын мөн ажиллах орчин нөхцөл, за амьдрах таатай орчин, үүн дээр үндэслээд мөн гурав дахь асуудал бол нийгмийн баталгааг хангах гэсэн энэ чиглэлүүдийг мөн хайж болохгүй ирээдүйд авч явах ёстой нэгэн том бодлого гэж ингэж үзэж байгаа. За хувьцаа эзэмшигчдийн үн цэнийг нэмэгдүүлж компани үр ашгийг тогтвортой өсгөх бол бид бүхний хамгийн гол зорилтоо гэдгийг та бүхэн мэдж байгаа. За энийг бас бид нар эх он жилүүдэд улам баттгаж дээрх зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллана гэж бас ингэж тодорхойлж байгаа. За компани өнөөдрийн энэ гаргасан амжилт, нэр хүнд, хөгжил дэвшил нь бол үе үеийн төлөөлөл удирдлагын дарга, гишүүд, за гүйцэтгэх удирдлагууд, за уурхайчид, ажилтаа албаа агчид болон хувьцаа эзэмшигчдийн хамтын хүч чармайлтын үр дүн гэдгийг баярын өнөөдөр бас төлөөлөл удирдах зөвлөлийн даргын хувьд онцлон тэмдэглэж хэлэхэд мөн таатай байна. За бидний өмнө шинэ боломж, за шинэ сорилт, шинэ бүтээн байгуулалт, за шинэ түүх хүлээж байна. Тийм учраас бид бүхний энэ бүгдийг бүтээхэд эв нэгдэл, харилцан итгэлцэл, хамтын хүч, хамтын хөдөлмөрийн өндөр амжилтууд бол эдгээр боломжийг бодит ажил болгоход хамгийн чухал гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. За ингээд түүхэн 60 жилийн яваа тэмдэглэж буй нийт хамт олон ахмад уурхайчид, хувьцаа эзэмшигчид, түнш байгууллагууд та бүхэндээ баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн гэрээё. За ингээд ууган таван толгой компани үе үеийн уурхайчид, за тэдний гэр бүл, за Монголынхаа нийт ард түмэн өмнө говьчуудаа уун уурхай байгуулагчсны 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Манай уурхай маань гал морин жилд эхэлсэн ийм түүхтэй. Тэгээ өнөө жил бол гал морин жил ингээд 60 нас хүрч байна. Тэгээд 60 насны ойн баярын мэндчилгээг бүх өмнө говьчууд Монголын ард түмэн уурхайчидтай хүргье. Та бүхэн сайхан наадаарай. За 5-7 уурхай маань аймгийнхаа төвийн дулаан цэглэгээ станц болон бүх сумдынхаа уурын зуух, говийн бүсийн аймагуудынхаа уурын зуух өвлийн бэлтгэлийн хангалтын нөөцийг сүүлийн 60 жил ингээд хангаад ирж байна. За тэгээд бид бүхэн Монгол улсын эцсийн газрын зөвшөөрлөөр орон нутгийн аймагуудаас анхны бондыг гаргаж 150 тэрбум төгрөг энэ жил бондоор босгоод байна. Тэгээд энэ бонд маань 500 тэрбум хүртэл ингээд явах юм. За ингээд 50 мегаваттын дулааны цэглэгээ станцыг Өмнөдгөө аймгийнхаа төв Далдан залуу дотноо
барина. Тэгээ ингээд энэ 50 мегаваттын станц барьснараа Өмнөг аймаг 70 зуурт хот маань хүн амьдрахад одоо хамгийн таатай олон одоо мянган одоо 200 300 мянган одоо хүн амтай ийм сайхан хот болох нөхцөл болцоо бүрдгийн. За энэ станцыг одоо түлшээр хангах хамгийн одоо Өмнөг аймгийн одоо хамгийн ойрхон уурхай бол орон нутгийн өмчийн оролцоотой ууган таван толгой юм аа. Тэгээд ууган таван толгоогоос зохицын сумаас 70 зуурт хот хүртэлх 100 км орчим төмөр зам барих одоо зургийн ажлыг хийгээд байна. Тэгээд ойрын одоо ирэх 70 жил хүртэлх ойрын 10 жилийн үдний зорилго бол энэхүү төмөр замыг хийж энэхүү станц зам бүтээн байгуулж одоо хамтран одоо Өмнөг аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө одоо хийх том ажил бол энэ ажил юм аа. Тэгээд ууган таван толгой хэмээх сайхан уурхайн одоо хамт олондоо төмөр замтай уурхай мөн одоо дулаан цэцлэг станцын 50 мегаваттын дулааны цэцлэг станцтай ийм сайхан уурхай болох болно. Тэгээд эрчим хүчний одоо хувьсгал болж эрчим хүчний хараат тус Өмнөг аймаг маань одоо өөдөө дэшээ хөгжин дэвших ийм ирээдүй бол ойрын үед харагдж байгаа. За таван толгой хувьцат компани монголчуудынхаа мөн одоо орон нутгийн хүүг залуучуудын боловсрол хөгжил дэвшилт нь маш том хөрөнгө оруулалтуудыг мөн зорилттойгоор бид нар оруулж хийж явдаг. Энэ өнөөдөр одоо тодорхой үр дүнд хүрч байгаа. Цаашдаа Монголын уул уурхайг хөгжүүлэхэд зайлшгүй шинжилэл хөгжил энэ хиймэл оюун ухаан гэдэг энэ бүх цаг үетэйгээ бид нар хамтарч ажиллах ёстой. Тийм учраас орон нутгийн таван толгой хувьцат компани хөгжил дэвшилтэнд хөл нийлүүлж энэ шинжилэл, инновац, хиймэл оюун ухааны чиглэлээр бид нар цаашдаа нэлээд сайн архив ажил хийх хэрэгтэй. Өнөөдөр заавал хөнгүүгээр бид нар өөрсдөө ажиллаж болдог тийм уул уурхай бий болсон байна. Өндөр үр ашиг хэрэгтэй болж байна. Бид нар цаг үетэйгээ уралдах хэрэгтэй байна. Монголын компаниуд хоорондоо өрсөлдөх биш, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлээд бид нар ажиллаж чадах тийм бүрэн боломж байгаа. Энийг манай уурхай харуулж чадна гэдэгт итгэдэг. Манай уурхай боловсон хүчнүүд залуужиж, чадварчиж, боловсрч байгаад баярлж байгаа. Цаашдаа энэ боловсон хүчнүүдийнхаа боловсролын асуудалд мэдлэг туршлага дээр нь бас онцгой анхаарч ажиллах шаардлагууд байгаа. Тэгээд та нартай гамт дараагийнхаа 100 жилийг илүү их одоо үр дүнтэй Монгол улсынхаа хөгжил дэвшилтэнд их хувь нэмэр олсон тийм үзүүлэлт амжилттайгаар ухтана гэдэгт итгэдэг. Тэгэхээр таван толгой энэ бүс нутаг бол миний хувьд их онцгой нутаг юм. Миний өвөг дээдс яг энд адуугаан уйж уралдуулж, малаан бэлчээж, амьдарч ажиллаж байсан нутаг. Энэ цогц сумыг миний өвөө бас байгуулж байсан. Тийм сайхан түүхтэй учраас би энэ нутагтаа бас их хайртай. Энэ нутаг орон маань зөв хөгжөөсэй. Нутгийн манд баялагын өгөөж нь нутагт маань илүү шингээсэй. Бүтээн байгуулалтуудыг бий болоосой гэж би бодож явдаг. За таван толгой хувьцат компани маань их сонин дандаа морьтой холбоотой. Гал морин жил байгуулагдсан. Гал морин жил бас ингээд 60 жилийнхаа хийж байгаа. 60 жилийнхаа түүхийг ингэж бид нар амжилттайгаар ухтаж тэмдэглэж байгаа. Энэ хугацаанд бид нар баггүй хүндрэл бэрхшээлийг тулс дандаа зам дардан байгаагүй. Энэ бүхнийг одоо бид нар цаашдаа ингээд амжилттай улам одоо түүчээлэн улам их амжилттайгаар элч дулааныг 100-аас 100-д энерги эрчим хүч одоо улс орныхоо эдийн засагт их нэмэр хандив одоо бодит өгөөжийг одоо цааш улам хариуцуулж явах тийм итгэл төгс байгаа гэдэгт би хамт олноо төлөөлөн хэлж байна. Та нартаа Монгол хэмрийн дэдийг өсөн өрөөё. За ингээд нийт монголчуудаа орон нутгийнхандаа уурхайчдаа одоо таван толгой хувьцат компани 60 жилийн оюун баярын мэндийг хүргэж та бүхнийхээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайхан бүхнийг өсөн өрөөё. 1930-аад оноос нутгийн иргэд говийн өрсийг тэмээн жингээр тэн хэрэглэж 1966 оны гал морин жил тулгын чулуугаан тавьж 1967 онд улсын үйлдвэр болон хөгжиж 1994 оны өмч хөвчлөлөөр таван толгой хувьцат компани үүсэн байгуулагдсан түүхтэй. 1995 онд хөрөнгийн биржид бүртгүүлж өнөөдөр 23 орны 4000 гаруй аж ахуй нэгж хувь хүмүүс
хувьцааг нь эзэмшдэг жид болгон Монгол улсынхаа топ 100 аж ахуйн нэгжээр шалгардаг энэ жил 2026 оны галмарын жил 60 жилийнхээ ойтой золгож байгаа 5 толгой хувьцаат компани ажилсаг хамт олонны ажил үйлсийг харахад их говийн нэрээдүй Монголын нэрээдүй өнгөлөг гэрэлтэй харагдаж байна. 5 толгой хувьцаат компани гүйцэтгэх захирлаар Сэрэдрийн хүүхэн жав, Балжидын Цэрэндөрж, Сэдэн Норвийн Мэжид, Ловсон доржийн Бата, Хом сүрэнгийн Галбадрах, Чүлтэм жамцын Энхвэр, Эрэнцэнгийн Зоригтбаатар, Девагийн Нэмэхбат, Хүүгийн Түмэнбаяр, Чулуунбаатрын Цэцэг Үлжи, Эрэнчимбэмбийн Сэддөрж, Жаргал сайхны Дорж сүрэн, Засгийн газрын бүрэн эрхтэд төлөөлөгч Хөрөв жавын Сайн зориг, Даваа сүрэнгийн Артаг, Шүлтмийн Гүнж давгнаар томилогдсон ажиллаж байсан бөгөөд төлөөлөн өдөрдох зөвлөлийн дараагаар Бат Цэнгэлийн Энх Туя, Дамби юрэнгийн Цэн сүрэн, Содном цэрэнгийн Цэрэнбаяр, Нанздын Наранбаатар, Даштэмбэрлийн Батэрдэн, Бавуугийн Төвшинбаяр, Сумьяготвийн Монхбаяр, Ванчгийн Монхбат, Галсан доржийн Цог өрнөх, Дорж балмын Нацэг дорж нар үе үеийн дараагаар ажиллаж байв. Түүхэн амжилтууд шин сэтлэрээ үргэлж бусдыгаа манлайлан дагуулж ирсэн ууган уурхай болох орон нутгийн өмчөд 5 толгой хувьцаат компани түүхийг өгүүлэхэд ийм байлаа. Эх орны ган толгоны галыг хизээж таслахгүй төлөө Говь нутгийн ажилсаг хамт олон зогсолтгүй хөдөлмөрсөөр л. ертөнцийг эвээгчийн наран өглөөбөр мандаж илч гэрлэрээ замбуулын хорвог ээж гэрэлтүүддгийн адилаар ууган 5 толгоон уурхайн хэмээгч өөр нэгэн наран өглөөбөр зогсолтгүй ажиллаа эхлүүлж Монгол улс даяар төрлөх өмнө говь аймаг даяарт ээлчгэрэл өгөөж шимээ түгээсээр л байна.